Шувуу ярьдгүй болсон домог. Энэ үйл явдал бол шувуу хүний хэлийг мэддэг байсан цагт болсон юм. Дарбайт уулын дээр нэг бүргэд амьдардаг байжээ. Нэг удаа энэ бүргэд уулын оргил дээр үлсэн сууж тарвага нүхнээсээ гарч байна уу гэж харуулдаж байв. Тэгээд хүслэн хүлээсээр наранд ноцоо орч унтжээ. Харин далавчийн чимээгээр сэрэв. Тэгсэн чинь том бор харцаг тарвага шүүрч аваад ойрох толгой дээр тоншиж эхлэв. Бүргэдийн нэгдүнд хурч харцаг руу нисэж очиод арай л дайрчихсангүй. Харцаг айсан ч үгүй. Бүргэд чи юунд дөрвөлзөөд байна? Хэрвээ хүсэж байгаа бол хэсэг мах ээлдгээр гоохгүй юу? Гэв. Чиний цочлол надад хэрэггүй гэд ихэрхэг дөрөв зөөлөвч хомхойрсон нүдээ тарвагнаас салгасангүйгээр зүхэл харах гэсэн юм. Чи чинь яагаад ингэж үхсэн тарваг идэж байдаг бэлээ? Гэв. Тэгвэл чи яагаад өдөржингөө тарваг сахисан юм бэ? Энд чинь үхсэн тарваг гэж үү? Би тарваг сахиагүй. Харин нэг нүдээрээ бор гөрөөс нөгөө нүдээрээ туулаа харж байсан юм. Чи харин бор гөрөөс туулайн махыг энэ насанда амсаагүй байлгүй. Тарвагныхаа махыг бээгэгүүдээр нийт тэгээд дуугүй бай гэв. Ингэж харцаг бүргэд хоёр сүрхий маргалдав. Бүх шувуу шууг нь нисгэж маргааныг таслах шуудын хааныг сонгохоор шийджээ. Шууд хашгиралдан шуугилдаж шувуу бүхэн л хаан болохыг хүснэ. Бүргэд өргөж гарч би та нарын хаан байх ёстой. Тэнгэрт надаас дэш хинч нисдэггүй гэв. Ийм хаан бидэнд хэрэггүй. Чи их бардам зантай. Авиршгүй хаданд ганцаараа амьдардаг гэж шууд нэг дуугаар татгалзав. Зарсан багвахаа өргөж гарч би та нарын хаан болъё. Миний далавч та нарынхтай адил үд биш арьс. Миний чих холыг сонсдог гэв. Хөхөө сагсалзаж. Сарсан багвахаач хаан болж болохгүй л дээ. Өөрөө бидэнд би шувуу бас араатан гэж байна. Шүнжин нисэж биднийг унтуулдаггүй. Би бол юутай ч хөхөө. Миний уянгат дууллаар газар дэлхий хаврын ногоон торгоор хучигддаг. Та нар над шиг хааныг олохгүй дээ гэв. Том жижиг шууд далавчаа дэвж. Хөхөө бидний хаан байж болохгүй. Хөхөө өндөө дардаггүй шүү дээ гэцгээв. Шувуу бүхэн л хаан болох гэж их маргалаа. Ингэж шуудын цуглаан удаан шуугилдав. Илвчин хөгшин хэрэг өндөр хуш дээр суугаад маргааныг сонсож үг хэлэн ололдож чадахгүй бол ярилцаад яах вэ? Цөмөрөөл хаан болохыг хүсэж байна. Энэ учраас хаан гүгээр дур дураараа чөлөөтэй амьдарцгаая. Илвчин хэрэг ингэж хэлэнгүүт шууд ярьж чадхаа болцгоосон юм гинэ. Хүүхдийн контент YouTube суваг уншиж бэлтгүү 2026 оны 1-р сар.